За оройн төргийн эрхэм үзэгчтэй Төвний телевизээс офшорчдын эсрэг шууд нэвтрүүлгийн үзэгч та бүхэнд 18 цагаас 19 цагийн хооронд одоо үдэш бүр хүргэж байгаа. Тэгэхээр өнөөдрийн бас офшорчдын эсрэг нэвтрүүлгээр офшорчдын эсрэг ард түмний онц төр зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн даваад орж хүрэлцэн ирсэн байна. Танд оройн төргийн. За оройн. Тэгэхээр үзэгчд маань манай шууд нэвтрүүлгийг бас 701858 гэсэн утсаар үзэгч та бүхэн бас дуу хоолойгоо илэрхийлж бас асуулт ивэл асуух боломжийг бид бүхэн та бүхэнд олгож байна. Тэгэхээр үзэгчд маань бас мөн мессежээр 155 158 гэсэн одоо мессеж саналаар авах боломжгүй байвал бас явуулах боломжтой шүү. Үзэгчтэй мөн 1915 58 гэсэн дугаарлаа бас залгах боломжийг бид бүхэн олгож байна. За тэгэхээр офшорчдын эсрэг бас тэмцлийн дэлхийн нийтийн тэмцлийн талаар бас та мөн судалж байгаа юм байна. Тэгэхээр үзэгчтэй бас энэ талаар дэлхийн нийтийн бусад улс орнуудын офшорчдын эсрэг авдаг арга хэмжээ болоод ямархуу одоо арга хэмжээнүүдийг авч байна. Энэ талаар бас үзэгчтэй. За тайлбарч өгөхгүй. За тэгэхээр эрхэм үзэгчид маань одоо нэлээд мэдээлэлтэй болж байгаа. Бид нар удаа дараагийнхаа нэвтрүүлгүүдээр энэ мэдээллүүдийг маш сайн өгнө. За тэгэхээр өнөө орны уг нь миний одоо орохын сэдв бол энэ офшорчдын энэ хийх тэмцлийн асуудлыг Монголын ард түмнийхээ өмнө төрн хүлээх ёстой ийм үүрэг хариуцлага гэдэг асуудал яригдж байгаа юм. За тэгэхээр ер нь манай АТОЗ байгууллагын дэргэд ард түмний онц зөвлөл гэж байгаа. Энэ АТОЗ-ын манд дэргэд энэ олон улсын хэмжээнд энэ асуудал нь ямар төвшөнд байгаа юм, яагаад ийм олон улс ингэж өндөр асуудал тавих ачаал үйлдэл өгөхөр болцсон юм гэдэг асуудал дээр эрдэмтэн судлаачдын бүхэл бүтэн одоо баг ажиллаж байгаа. За тэгэхээр ер нь энэ авилгатай тэмцэх асуудал маш өндөр тавигдж байгаа асуудал. Сүүлийн үед энэ офшор гэж яригдж байгаа. За офшор гэдэг юм яагаад ингэж яриад оноо гэхээр тэр офшор төр нь орж ирж байгаа мөнгө ер нь хаанаас орж ирдэг юм бэ? Офшор гэдэг чинь нөгөө нуус, данс одоо татваргүй бүсэд тийм ээ хөнгөлөлтөө урамшуултай юм бүсэд нуугддаг мөнгө гэж яриад байгаа. За тэгэхээр энэ нуугддаг мөнгнүүд ер нь хаанаас гарч ирдэг юм гэхээр ер нь дараахан их хөсвөрүүдтэй байд юм байна. За нэгдүгээрт авилгаас авсан мөнгө тийшээ ордог юм байна. Авилгын мөнгө. За энэ бол дандаа төрийн албан хаагчид албан тушаал ашигласан хувийн болон төрийн одоо бусад байгууллага аж ахуйн нэгж тийм ээ ийм албан хаагчдын авилгын мөнгө ордог. За нөгөө тэгвэр одоо улсын санхүү эдийн засгийн янз бүрийн үйл ажиллагаанаас орсон мөнгө байдаг. За одоо банкны зээлч байдаг юм уу тийм ээ эдийн засгийн ямар одоо тендерч байдаг юм уу за одоо мөн хувьцаач байдаг юм уу тийм ээ ийм зүйлүүдээс одоо орсон ийм мөнгө нуугдмал юмнууд хувьцаа босгосон ч юм уу юмнуудаас орж ирдэг. За бас нөгөөх нь хаанаас орж ирдэг вэ? Мөнгө угаах юмнаас орж ирдэг. Мөнгө угаасан түүнийг одоо далдалсан, нуусан, зүсийг хойлгосон иймнуудаас орж ирдэг. За дараа нь өшөө хар тамхи одоо мансууруулах бодис за мөн хүн аймаалах гэх мэт ийм аюултай гэмтэргүүтэй холбоотой ийм мөнгнүүд энэ офшор данс нуугддаг юм байна. Тэгээд тэрийг бас тэнд ашигладаг юм болцоог олгож өгдөг ийм аюултай байдаг. Тэгэхээр энд бол дэлхийн нийт ерөөсөө энэ тал дээр маш том анхаарал тавиад энэ офшорын эсрэг дэлхийн нийтэд тэмцэх ёстой. Энэ бол төр болгоны, улс болгоны, ард түмэн болгоны эрхэм чухал одоо асуудал мөн гэж тавьсан. За ингээд энэ ямар үндсэл одоо энд гаргаж ил тавьж юм гэхээр за хамгийн нэгдүгээр энд одоо над дээр жишээ нь энэ олон улсын конвенц байж байна. Авилгын эсрэг нэгдсэн үндэсний байгууллагын конвенц гэж байна. За энэ конвенц одоо ийм маш зузааны конвенц юм. Би одоо сая одоо очирлаа. Тэгэхээр энэ конвенцэд одоо бүх асуудлыг туссан байж байгаа. Энэ мөнгө нь яагаад ямар аюул занал учруулдаг юм тийм ээ? За нэгдүгээр тийм. За хоёр сайн тал гэж бас байна уу? Ер нь офшор дээр сайн тал гэж байна уу? Зарим хүмүүс их зөвтгөж яриад байгаа шүү дээ. Тэгээ энэ офшорт бол одоо мөнгө нуусан юм чинь сайн тал гэж юу байна тийм? Ерөөсөө байх үндэс байхгүй. Ягаад гэхээр ерөөсөө ямар нэгэн болтуусан, нуусан одоо залилсан тийм хууль бус мөнгнүүд л тэнд орогддог. Тийм учраас энд сайн тал гэж байхгүй. Харин манайхан бол одоо нөгөө гадаад данс гэдэгтээ эндүүрүүлж ард түмнийг толгойг нь угааж төөрөлдүүлсэн тийм ойлголтод хүрэхийн тулд яагаад тийм данстай байж болдгоо юм шиг ийм асуудал ярьж байгаа. Тэр үтэл одоо хууль зүйн байнгын юуны хууль зүйн сайд хүртэл тийм ээ офшор данстай хүн нэг одоо улсын их хурлд нэр дэвшүүлэхгүй гэх нь бол өөрөө одоо үндсэн хууль зөрчиж чинь гэдэг асуудлыг хүртэл одоо яаж ингэ толгоо угааж. Тэгэхээр энэ бол үндсийн аюулгүй байдал гэж асуудал байдаг. Хууль зүйн яамыг маш сайн мэдчих хэвээр. Үндсийн аюулгүй байдал дотор оюун санааны аюулгүй байдал гэж маш чухал юм байдаг. Тэгээ энэ бол үндэстэн өөрсдөө юм мэдэхгүй байх, тань мэдэхгүй байх, тэрийг одоо хууль бусаар тайлбарлах тийм ээ ямар нэгэн зүйлийг за төөрөгдүүлэх, хуурам эхлэх ийм аргаар мэдээлэл өгөхийг бол
одоо энэ оюун санааны аюулгүй байдал гэж үздэг. Тэгэхээр энэ асуудлыг одоо бас зөрчиж гин гэж үзэж болно. За түүнээс гадна бас нэг том одоо конвенц бий. Нэгдсэн үндэсний байгууллага. За энэ бол үндэстэн дамсан зохион байгуулалтын гэмтэргийн эсрэг нэгдсэн үндэсний байгууллагын конвенц гэж одоо бас бий. Тэгэхээр энэ конвенц бол бас мөн энэ үндэстэн дамсан корпорациуд өөрийнхөө мөнгө төгрөгийг яаж одоо энд ашигладаг юм бэ гэдэг асуудал байгаа. Тэгэхээр хамгийн гол нь энэ үндэстэн дамсан хэрэгтэй яагаад холбогдож байна гэхээр энэ авилгын эсрэг конвенцээр тодорхой заасан байж байгаа. За. Энд ямар мөнгөнүүд ордог вэ гэдэг ингээд заасан байна энэ жишээ. За энэ мөнгөний хамгийн нэгдүгürt аюул занал учруулдаг юм нь юу гэхээр тэр авилга бол нийгмийн тогтвортой болон аюулгүй байдалд аюул учруулдаг. Тэгээ ардчилсан тогтолцоо, үнд зүйл, ёс зүйн одоо үнд зүйлс шудраг ёсыг сулруулдаг. Тогтвортой хөгжил, хууль дээдлэх ёсонд хохирол учруулдаг. Гэх мэтэр ингэ тийм ээ. Маш олон зүйлүүдийг зааж ирсэн байна. За тэгээд мөн зохион байгуулалттай гэмтэрэг, мөнгө угаах гэмтэрэг, эдийн засгийн гэмтэргүүттэй нэгт холбоотой байдаг гэж ингэж зааж ирсэн байж байгаа. За тэгээд дараа нь за улсын нөөц баялагын их хэмжээний одоо хөрөнгө мөнгөтэй холбоотой юм асуудал энд бас байдаг. Тийм учраас улс орны улсын тогтвортой байдал тогтвортой хөгжилд маш том аюул занал учруулдаг гэсэн ийм дүгнэлтүүд энэ дээр байж байгаа. За ийм учраас олон улсын хамтын ажиллагаа маш чухал юм аа. Олон улс энэ дээр хамтарч ажиллахгүйгээр нэгдсэн үндэсний байгууллагын хэмжээнд энэ асуудлыг авч үзэж конвенц байгуулж хамтарч ажиллаж байгаа нь бол хамтарч ажиллахгүйгээр энэ дөрвөн хүрэхгүй гэдэг одоо ийм юм гаргаж ирсэн ийм чухал бичиг баримт байж байгаа. За тэгэхээр энэ хамтарч ажиллахын тулд өөрөөр хэлбэл энэ дээр төрийн байгууллагууд ямар үүрэгтэй, төрийн албан тушаалтнууд ямар үүрэгтэй, за бусад иргэд ямар үүрэгтэй, за тусгай байгууллагууд ямар үүрэгтэй, хууль хамгаалах сахиулах байгууллагууд ямар үүрэгтэй гэдэг ингээд бүгдийг зааж ирсэн байна. Тэдэртэй одоо яаж хамтарч ажиллах вэ? Хоорондоо яаж хамтарч ажиллаж ингэж ажиллах вэ гэдэг. Бүх үйл ажиллагаа энэний одоо эсрэг одоо чиглэж ингэж явж явах хэрэгтэй гэсэн юм заалтуудыг хууль эрхтний хувьд үндсээр тавьж өгсөн байж байгаа. Тэгэхээр саяхан бас олон улсын байгууллагын ачаар одоо Монгол улсын Монголын иргэд маань ер нь офшор гэдгийг мэдлээ шүү дээ, тий. Тэгсэн. Тэгэхээр энэ бол нууц гэсэн байсан дэлхийн нийт маш нууц. Тэгээ маш одоо нууц нийтдээ бол 49 данс байна гэж ингэж одоо бид тодорхойлсон илэрхийлэгдсэн. За энэ 49 данснаас хоёр нь бол үндсэндээ одоо материалууд нь ил нийт дэлхийн нийт засагдсан, тавьсан. За энэ хоёрхан данснаас л бидэрт ирж байгаа одоо асуудал бол 17 тэрбум долларын одоо хөрөнгө байна. Тэгэхээр 17 тэрбум доллар гэдэг бол асар хэмжээний мөнгө. Тэгээ асар хэмжээний. Манайш гэдэг 3 сая хүн амтай юм жижиг улсд бол маш хэмжээний мөнгө. Тэгтэл дэлхийн одоо баялаг бид одоо улсын уул уурхайн баялаг, гадар доорх баялагынхаа хэмжээгээр дэлхийд их том байр эзэлдэг, 10 дугаар байранд ордог. Тэгтэл тэр баялагын маань одоо ард түмний мэдэлд байх ёстой гэдэг үндсэн хуулийн заасан байж байгаа. Гэтэл энэ ард түмний мэдэлд биш одоо нам гэсэн нэрээр дамжаад төрийн эрхэнд гарч ирдэг хэдэн намын толгой дээр байдаг хэдэн олигарх бүлэглэлийн юм мафийн бүлэглэл гэж хэлж болно. Ийм бүлэглэлийн гарт орсон эднүсийн одоо гараар дамжиж бүх баялаг одоо зарагдж яадаг, гэрээ хийж яадаг, олон улсын хэмжээнд энэ мөнгө нуугаж яадаг. Ийм асуудлууд одоо гарч ирсэн. Тэгэхээр энэтэй холбоотой асуудлуудыг бид нар маш өргөн хүрээтэй судалж, маш нарийн судалгаа хийж байгаа. Тэгэхээр одоо оюутлагын асуудал гэхтэл жишээ нь оюутлагын асуудал энэ бол тэр нөгөө авилгаас авч үндэстэн дамсан корпорациудын тохирсон ажлын үр дүн л гарч ирж байгаа. Тэрний өмнө одоо ямар тохиролцоо хийсэн байна, ямар механизм хийсэн байна, ямар асуудалд хин-хинийг яаж татан оруулсан байна, энэ бүх асуудал энэ мафтай холбоотой. Энэ асуудал дээр бид нар наривчсан судалгаа хийж байгаа. Материалууд байж байгаа нотлох баримтууд бий. Тэгэхээр яг энэ шалгах одоо энэ үйл явцыг одоо ерөнхийлөгчд болоод улсын их хурлад бас тулгын шаардах одоо хөрвүүлчихэд байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр одоо бас одоо өдийг хүртэл бас ингээд хариуг нэхгүй ингээд байж байгаа нь бас мэдээж арт түмний өмнөөс үл тоомсруулж байгаатай л. Тийм. За энэ улсын их хурл тулгын шаардах бичгийн асуудлаар бол манай төрүүчийн хоёр оролцогч маань манай Тэргүүн Батчулуун, за гүйцэтгэх захирал Наран гэрэл хоёр бол нэлээд тодорхой одоо тайлбарлаж ярьсан. Энд байж байгаа хүмүүсийн нэр усыг ч одоо дурдсан. Энд тэрнээс өмнө бид нар одоо ерөнхийлөгч элбэгд орж мэдээлэл хүргүүлсэн байж байгаа. За энэ мэдээлэл хүргүүлсний гол учир нь яагаад элбэгд орж одоо шаардлага өгсөн бэ гэдэг асуудал. Нэгдүгээр ерөнхийлөгч бол өөрөө үндсэн аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн байдаг. За төрийн тэргүүн байдаг. За ингээд Монгол улсын эв нэгдлийн баталгаа байдаг. За Монгол улсын одоо нэгдмэл байдлын илэрхийлэл байдаг. За мөн бусад чиг үүрэг бүхий тусгай байгууллагыг
бас удирддаг, чиглүүлдэг ийм одоо хүн байж байгаа. За мөн Монгол улсыг гадаад улс орнд төлөөлдөг ийм чухал хүн. За мөн элчингүүдийг томилдог байх шээ. Тэр ийм одоо чухал албан тушаалтанд бид нар бас энэ ажлыг ард түмэнд одоо ил тод болгож төрийн зүгээс арга хэмжээ авч энэ офшор данстангуудыг одоо шалгуулах энэ асуудал төр ямар нэгэн одоо ажил хий гэж ингэж шаардсан. За энэ дээр бол яг өөрөө манай тэргүүнтэй хуваарь уулзсан гэж ярьдаг. Тийм. Гэхдээ албан ёсоор бид тариу өгөө. Ганцаарчлан одоо дуудаж болсон шүү. Ганцаарчлан дуудаж болсон. За энэ бол одоо өөрөөр хэлбэл ямар нэгэн нөлөөнд авах гэсэн тийм сонирхол байж магадгүй гэж одоо бид бодсон. Тийм учраас бид нар албан ёсны хариу одоо шаардж байгаа. За тэгэхээр ерөнхийдөө яагаад энд албан ёсны хариу өгөх ёстой вэ гэж. За хамгийн түрүүн үндсэн аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн байж байгаа. Энэ 17 тэрбум доллар гэдэг чинь өөрөөр хэлбэл Монгол улсын нийт улсын төсөв нэг 2-3 тэрбум долларт л эргэлж ирсэн. За одоо сүүлийн үед нэг 4-5 тэрбум доллар болох гэж байна. Тэгэхээр энэ чинь юу гэсэн үг вэхээр одоо нийт ард түмний маань зам тавьдаг, тээвэр холбоогоо хөгжүүлдэг, улс ардын аж ахуйдаа зардаг мөнгө, бүх төсөв, санхүү, бүх яамд, за дээрэс нь бүх одоо хүмүүсийн цалин, тэтгэвэр, тэтгэмж гэдэг ингээд орохгүй асуудал байна. Энэ улсын төсвийн бүх асуудал нийлээд одоо ийм хэмжээний мөнгө байж байгаа. 4-5 тэрбум доллараар бодох юм бол. Тэгтэл энд хоёрхан данснаас идэлж байгаа мөнгө нь 17 тэрбум доллар байгаа. Тэгэхээр энэ чинь юу гэсэн үг? Асар хэмжээний мөнгө тэнд эргэлж байгаа. Одоо өөрөөр 4 дахин их мөнгө эргэлж штэ тэнд. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэхээр Монголын ард түмний 27 жил Монгол улс энэ ардчлалын замаар явхад тэр ардчлалын замыг хулгаагаар мушгин гуйлж одоо тийм ээ төрийн эрхийг гартаа авсан бүлэг одоо мафиа этгээдүүд Монголын одоо мөнгө санхүү уул уурхайн баялагын эрхэн дээр суугаад энэ улсын одоо асар хэмжээний мөнгөний эргэлтийг улсын төсвөөс 4-5 дахин илүү хэмжээний мөнгийг тэнд эргүүлж байна. Тэнд нуусан байна гэдэг бол энэ эдийн засгийн аюулгүй байдал мөн багаз яхааргүй мөн баг. Тэгэхээр ийм хэмжээний аюулгүй байдал. Тэгээд дээрэс нь монголчууд өөрсдөө аж амьдрал нь ямар болсон байгаа вэ? Уршаа хөгжиж байгаа эдийн засгийн эрхчлөө, улсын эрхчлөө нь ямар байгаа вэ? Тэгээд ийм асуудлаар ингэж боомлж Монгол улсыг тэгээд энэ медиц оюуны чадамж нь одоо хэрэг байгаа лээ. Уг нь оюунлаг тархины хөгжил бол маш сайн байгаад байдаг. Гэтэл төрдөө оролцохоор эдийн засгийн эрх мэдлийг эзэмших, байгалийн баялагаа эзэмших тэр одоо юмд бол одоо хомсын чинээс ирэхгүй ингээ явж байгаа. Тэгэхээр төр нь хариуцахгүй одоо тохиолдолд хариуцах сонирхолгүй тохиолдолд одоо яах вэ? За тэгэхээр энд ерөнхийлөгч бол энэ эдийн засгийн аюулгүй байдал хөндөгдсөн байна гэдгийг үндсэн аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар хуралдуулах хэрэгтэй байсан. Бидний шаардлага дагав. Нэгдүгээр. За хоёрдугаар юу гэхээр энэ асуудлыг улсын их хурлд одоо шаардаад энэ офшор данстай энэтэй холбоотой арга хэмжээг авах ёстой гэдэг асуудлаа улсын их хурл тавих ёстой байсан. Ерөнхийлөгчийн бүрийн эрхийн асуудлаар бол улсын их хурлд санал оруулах хэрэгтэй нэгдүгээр. За хоёрдугаар ээлжид бус чуулганыг ерөнхийлөгчийн санал оруулснаар шууд одоо хорлуулж болдог. Тэгэхээр ийм асуудлуудыг ерөнхийлөгч санаачилд тавих ёстой байсан. За сая энэ завсарлагын хугацаанд бол үндсэндээ тавиагүй байна өдөө хүртэл. Тэгэхээр энэ асуудалд маш хойрог хандж байна, маш бүдэг хандж байна. Өөрөөр хэлбэл ард түмний эрх шиг хаана явж байна гэдэг асуудлыг бид тавьж байна. За нэг. За дараагийн нэгдүгээр дугаарт тавих асуудал бол улсын их хурл байгаа. Улсын их хурлд бид бас энэ тулгын шаардлага бичиг өгсөн байж байгаа. За улсын их хурл яагаад өгсөн бэ гэж. Улсын их хурлд өгөхгүй байж болох байсан уу гэж. Үнэхээр Монгол улсын үндсэн хуулийн дээр одоо энэ үндсэн хууль байж байгаа. Энд Монголын төр хэний төр вэ гэдэг асуулт байж байгаа. Энэ Монголын ард түмний төр гэж байна. Тэгэхээр энэ Монголын ард түмний төрд Монголын ард түмэн өөрийнхөө асуудлыг тавих ёстой. Өөрийнхөө асуудлыг шийдвэрлэх ёстой. Монголын ард түмний өмнө энэ асуудлыг хүлээн зөвшөөрч хариуцнаа гэдэг. 19-р зүйлийн 1, 2, 3 энэ залтууд дээр одоо бүрэн төрийн үүрэг ард түмнийхээ өмнө хариуцна гэдэг ингээд заасан байж байгаа. Тэгтэл бас улсын их хурлын гишүүн нь өөрөө энэ үндсэн хуулийн 23-ийн 1-р зүйлээр Монгол улсын эрх ашиг Монголын нийт ард түмний эрх ашиг эрхэмлэн баримтлаа гэсэн юм ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлаа гэсэн юм одоо үүрэгтэйгээр тангараг өргөж байгаа. Тэгэхээр энэ тангарыг бол ард түмний төлөө өргөсөн тангараг болохоос биш одоо мафууд юм уу зохиход офшорчдын одоо төлөө өргөсөн тэрийг хаацайлгсан дуугаа өнгөрөх гэсэн тэрийг чимээгээ өнгөрөх гэсэн ийм одоо тангараг бишээ. Тийм учраас улсын их хурлын гишүүн болгонд бид энэ тулгын шаардлага бичиг тавьсан. За тэгээд эдийн засгийн улс орны эдийн засгийн бүхэл одоо хөгжлийн хэдийн төлөв зорилгоодыг улсын их хурл боловсруулж батлах ёстой. За мөн улсын их хурл нь 3-1-ийнхээ одоо асуудлаар өөрөөр хэлбэл 76 гишүүнээс чинь 26 гишүүнээс чинь 26 гишүүн нь
одоо ээлжид бус их хурлыг хилцээ энэ офшорын асуудлаар гээд бидний тавьсан шаардлагын дагуу хурлаа одоо зарлан хурлуулах эрхтэй 26 гишүүн одоо асуудал тавих юм бол. Тэгээ үндсэн хуулийн нэг заасан байж. Тэгэхээр энэ 26-гийн тоонд өнөөдөр улсын их хурлын гишүүн хүрч ийн үгүй гэдэг асуудал байна. Тэгэхээр энэ хэрэг хөрөхгүй байгаад энэ асуулыг тавьсангүй юу? Тэг хөрөхгүй байгаа тавиагүй бол энэ улсын их хурлын 26% гэдэг чинь өөрөөр хэлбэл одоо 50% илүү асуудал байна шүү дээ тийм ээ цаана. Тэгээ 50% илүү нь юу? 70% илүү гэсэн үг. 74% илүү. Энэ 70% илүү нь офшор дансныг дэмждэг тэдний хамсаатан гар хөл хаацсан ийм одоо гишүүн байгаа бол үнэхээр улсын их хурл одоо өөрөө хууль эрхтэн чадамжгүй гэсэн үг. Чадамжгүй гэсэн. Тэгэхээр энэ асуудлыг бид нар одоо тавих хэрэгтэй. За мөн улсын их хурл үнэхээр одоо офшорчдын эсрэг тэмцэж чадах юм хүсэл зоригтой ард түмнийхээ өмнө нэг шалах үүргээ хүлээдэг ийм одоо ухамсараа ойлгосон байсан бол 3-2 нь энэ улсын их хурлыг тараах тухай асуудлыг бас тавих хэрэгтэй байсан. Тэгээ энийг одоо хилцэхгүй байгаа бол бид яагаад тарааж болдгүй юм бэ? Бид одоо мандат юу бүрэн эрхэх асуудлыг одоо хэрэгжүүлж чадахгүй байна гэдэг асуудлыг улсын их хурлын тавих хэрэгтэй байсан. За хэрвээ ингэж чадахгүй нөхцөл одоо яах вэ гэдэг асуудал бид тавьж байна. Тийм ээ? Та тэгж асуулаа. За тэгэхээр зэрэг энд маш олон гарч бай. Маш олон гарч бай. Нэгдүгээр бид дотоод хууль эрх зүйн хүрээнд бидэрт маш олон хууль эрх зүйн одоо үндсүүд бүрдсэн байж байгаа. За нэгдүгээр юу гэхээр энэ авилгын эсрэг нэгдсэн үндэсний байгууллагын конвенцэд Монгол улс нэгдээ орсон байж байгаа. Нэгдээ орсон байж байгаа. За тэгэхээр энэ нэгдээ орсон гэдэг нь юу гэсэн үг гэхээр энэ конвенцийг бүрэн хөдөлсөөрч өөрийн улсын хуулийн адил дагаж хэрэгжүүлнэ гэдэг. Ингээд 2005 оны 10 сарын 27-ны өдөр энэ конвенцийг соёрхон баталсан ийм хууль баталсан байж байгаа. За тэгэхээр энэ хуулийг одоо Монгол улсын их хурл бол бүрэн одоо дагаж мөрдөж явах ёстой засгийн газар. За тэгэхээр энэ хуулийг нэгдэж орсон асуудлыг өнөөдөр Монголын ард түмэнд нууж дарагдуулж байгаа. Ерөөсөө ил тавихгүй. Нэгдүгээр. Хоёрдугаар ямар хууль байна энийг олоод үзэхээр интернет байхгүй. Мэдээж энэ нэгээс нэг юм уу хоёр өгүүлбэртэй хууль байгаа. Гэхдээ үндсэн нь юу гэхээр энийг соёрхон баталсан гэдэг чинь энд байж байгаа энэ конвенцийн утга санааг бол 100% зөвшөөрч орсон гэсэн утга санаа байж байгаа. Тийм учраас бид нар энэ асуудлаар нэгдсэн үндэсний байгууллага нэгдсэн үндэсний байгууллагын зохион эрхлэх байгууламжууд байж байгаа. Бидэртэй хамтарч ажиллах боломжтой юм байгууллагууд байж байгаа. Тэгэхээр энэ байгууллагуудад төр нь өөрөө санаачиж хамтарч ажиллах ёстой юм. Өөрөөр хэлбэл тусгай байгууллагатай яаж хамтрах вэ? Хууль захиалгын байгууллагатай яаж хамтарч ажиллах вэ гэдэг бүр энэ дээр одоо эрх зүйн нарийн юмнуудыг заасан байж байгаа. Тэгэхээр энэ төр өөрөө энийг шалгаад одоо авилгатай тэмцэх газар гэдэг юм уу, тагнуулын газар гэдэг юм уу одоо тийм ээ. Энэ авилгатай тэмцэх газар, тагнуулын газар, цагдаагийн байгууллагууд за энэ хууль хамгаалах бусад байгууллагууд энэ дээр маш санаачлагтай оролцож ажиллах ёстой. Энд ямар нэгэн мафиудын гар хөл болохгүйгээр өөрийнхөө үүрэг чиглэлийн дагуу ажиллаж явах ёстой. Ийм байгууллага байж байгаа. Тэгэхээр энийг бид нар одоо шаардна. За тэгээд ингээд үүнийхээ дагуу бас одоо бидэрт бас боломжууд маш их. Монгол улсын бусад хуулиуд байж байна. Энэ авилгын эсрэг хууль байна. Үндэстэн намсан юу зохион байгуулалтын гэмтрийн эсрэг конвенцийг соёрхон батсан хууль гэдээ бас байж байгаа. Соёрхон батсан хууль гэдэг. За энэ бас Монгол улсад байж байгаа. Энэ хуулийн сая бий авлаа. За мөн энд юу вэ гэхээр терроризмын санхүүжилттэй холбоотой мөнгө угаахтай холбоотой юм гэмтэрхтэй тэмцэх тухай Монгол улсын хууль бас байж байгаа. За энэ дээр бас энэ асуудлууд бас орцсон байж байгаа. За тэгэхээр энэ хуулиудаа хэрэгжүүлэх асуудал маш чухал. Энэ хуулиудаа хэрэгжүүлэхийг л төрөөс бид шаардж байгаа. Энэ бол төрийн үүрэг. Энэ одоо атуузын юм уу ард түмний үндсэн үүрэг биш байхгүй юу? Ард түмэн мэдээлгүй байж болно, мэдгүй байж болно. Гэхдээ төр өмнөг заавал мэдчих хэвээр. Тийм учраас төр өөрөө энийг мэдж явах үүрэгтэй гэж үздэг. Ер нь одоо ардчилсан төрийг бол тэгж үздэг. Ард түмэн мэдгүй байж болно, мэдээлгүй байж болно. Төр энийг шууд хариуцаад өөрөө мэдээллээ өөрөө одоо ажиллаа хийж явах ёстой гэж үздэг. Ийм байдаг, ийм тал бай. Тэгэхээр зэрэг нэгэнт одоо төр маань ингэж ажиллаж өгөхгүй бол бид нар яах вэ? За энэ маш олон хэлбэрүүд бий. Санал асуулга мэдээлэл зохион байгуулж болно. Санал асуулга зохион байгуулж болно. Энийг хэрв улсын их хурл ерөнхийлөгч субъектээс энэ асуудлыг тавихгүй бол нийт иргэд энэ асуудлыг өрнүүлж болно. Монгол улсын үндсэн хуулийн дээр 25 дахь зүйл дээр байж байгаа. Аливаа хуулийн санал, хуулийн тухай саналын төслийг зөвхөн иргэн гаргана гэж. Иргэн төрийн бус байгууллагууд гаргана гэж. Төрийн бус. Тэгэхээр иргэн энэ саналын асуудлыг гаргах бүрэн үндсэндээ байж гин гэсэн үг. Тэгэхээр энэ санал асуудлыг бид нар явуулж болно.
За мөн энэ сонгуулийн ерөнхий хооронд бас асуудал байна. Жишээ нь сонгуулийн ерөнхий хорон өнөөдөр яагаад энэ офшор данстай нөхдүүд улсын их хурлд сонгогдож гаргаж иржтэй нэр хүү этгээдүүдийг бид нар зарласан байж байгаа тийм ээ. Тэр энэ нөхдүүд гарч иржтэй тэр өөрийнхөө хөрөнгө оруулгын мэдүүлэгт энэ офшор дансныхаа мэдүүлгийг ерөөсөө тусгаагүй байна. Тусгаагүй. Тийм учраас энэ асуудлыг сонгуулийн ерөнхий хороо буцаан татах үндэс нь байж энэ сонгуулийн ерөнхий хороо ажиллаа хийхгүй. Хуулийн дагуу бол юм байсан биш. Хуулийн дагуу ажиллаа хийхгүй. Тэгэхээр энэ сонгуулийн ерөнхий хороо энэ ард түмний одоо эрх шиг хэрэгжүүлэх байгууллага муу юм уу биш юм уу? Энэ асуудлыг бид нар ард түмнээрээ тавьж байна. Тэгэхээр ард түмэн бас энэ талын мэдлгүүд бас хомс долмиг байх юм бас хомсгууд их гарч байна тийм. Их байна тийм. За нөгөөтэйгүр улсын их хурл өөрөө энэ офшор данстай холбоотой улс төрчид за энэ данстай холбоотой нэр бүхий холбогдсон улс төрчдийг энэ шалгах асуудлыг улсын их хурл өөрөө санаачил тавьж байгаа юм. Өөрөө. Тэгэхээр энэ асуудлыг бид нар одоо тулгын шаардж байгаа. За дараагийн нэг хэлбэр нь бол энэ улсын их хурл суудалтай намууд байж. За энэ намууд өөрсдөө нэр дэвшүүлсэн хүмүүс нь улс төрийн одоо энэ офшор данстай холбоотой улс төрчд байж байгаа. Түүнтэй нэр холбогдсон бас улс төрчд байж байгаа. Тэгэхээр энэ улсуудынхаа асуудлыг намууд өөрсдөө асуудал тавих ёстой. Энд улсын их хурлд болоод нийт ард түмэндээ асуудал тавих ёстой. Тэр энэ асуудлыг намууд одоо хийх ёстой. Тэгэхээр бид нар намуудтай хамтарсан одоо ийм санамж жишг мэдээллүүдийг хийсэн хамтарч ажиллаа энэ төр гэж. Тэгээ одоогоор бид нар 24 намууд өгсөн байж байгаа. За энэ дээр бидэртээ зарим намууд бол одоо төлөөлөгчтэй явуулсан хамтарч ажиллана барин уулзалтыг хийн гэсэн юм байж байгаа. Тэгэхээр энэ намуудтай бид нар одоо бас тодорхой ажлуудыг зохион байгуулна гэж бодож байгаа. За дараагийн нэг асуудал юу гэхээр сонгогчид өөрсдөө одоо энэ сонгогдсон тойргууд дээр энэ улс төр офшортой холбогдсон улс төрчид нэр дэвсэн улсын их хурлын гишүүд нэр холбогдолтой улсын их хурлын гишүүдийг эргүүлэн татах асуудлыг одоо сонгогч тавих хэрэгтэй. Сонгогчд энэ хөдөлгөөнөө өрнүүлэх ёстой, тэднээс эргүүлэн татах ёстой. За ийм механизмууд бидэрт байна. Байна. Тэгэхээр ард түмэн одоо энэ механизмыг хэрэглэх юм бол одоо хамтарч ажиллаж чадах юм бол бидэрт одоо энэ ийм боломж байж байгаа. За тэгэхээр бас үзэгчдээ офшорын эсрэг шууд нэвтрүүлэг маань үзэгч та бүхэнд үргэлжлэн хүрсээр байна. Тэгэхээр бид бүхэн бас орой болгоны 18 цагаас 19 цагийн хооронд офшорын эсрэг ард түмний онц төр зөвлөлийн гишүүдийг бас ээлж дараалан оролцуулан үзэгч та бүхэнд бас мэдээллийг хүргэх зорилготой манай телевизийн зүгээс бас дэмжин ажиллаж байна үзэгчдээ. Тэгэхээр үзэгч та бүхэн бидний шууд утас болох 701858 гэсэн утас болоод 155 158 гэсэн мессежүүдээр бас мессеж саналыг бас асуултуудыг ирүүлэх боломжтой байгаа шүү үзэгчдээ. Бидний шууд утас бас та бүхэнд дуу хоолойг болоод асуултуудыг хүлээн авах одоо боломжтой байна үзэгчтэй. Тэгэхээр та бас түрүүний ард түмний ойлголтод дутуу долмиг талаар бас үзэгчтэй тайлбарлахгүй тий. Мэдээж бүхий л одоо асуудлуудыг ард түмэн мэддэг байх албагүй ч гэсэн ийм одоо өөрсдийн төлөө гэсэн яг өөрсдийн эрх ашигын төлөө энэ асуудлуудыг бас нэлийн ойлголттой байх хэрэгтэй баг тий. Тий. За ер нь ингээд ард түмнийг яагаад ингээд дутуу долмиг ойлголттой явуулсан бэ гэдэг асуудал төр маш өргөн хүрээний асуудал гарч ирж байгаа. Маш өргөн нарийн судалгаа хийгээд хийгээд үчих юм бол ер нь одоо би түрүүчийн одоо танай нэвтрүүлэгт бас оролцож ирсэн өөр хэлбэрээр. Тэгэхээр энэ дээр бол одоо тэр ер нь Монгол улс энэ улс төрийн байгууламжийг улс төрийн эрх мэдлийг ард түмнээс яагаад одоо сонгуул хэлбэрээр салгаад авчдгийг. Уг нь ард түмтэй мэдл нь хамт явж байгаа хэвээр. Тэгээ сонгуул хэлбэрээр салгаж авчаад тэр мэдлийн төр гэсэн нөхдөд салгаж авчаад тэгээ тусдаа үйл ажиллагаа явуулаад байдаг. Ард түмнээс тусдаа. Ард түмтэй холбоогүй. Тэгэхээр энэ холбоотой явуулахын тулд яах вэ гэхээр ард түмтэйгээ тэр шууд оролцоог шууд хангаж явах хэрэгтэй. Шууд оролцооны маш олон хэлбэрүүд байдаг. Тэр энэгээр шууд одоо ард түмтэйгээ холбогдож улсын их хурл төр засаг маань үйл ажиллагаа өдөр тутам нэгт холбоотой явуулж явах хэрэгтэй. Гэтэл сонгогдож авсан бол болоо нүрээ цааш наруулаад явчихж байгаа. Хоёрдугаарт яаж юм гэхээр ард түмэнд энийг соён гээрүүлж мэдрүүлэхгүй байхын сонирхол 1992 оны үндсэн хуулийг баталснаас хойш үндсэн хуулиар соён гээрүүлэлтийг ерөөсөө хийгээгүй. Өөрөөр хэлбэл Монгол улсын ард түмнийг та төрдөө ийм хэлбэрээр одоо шууд оролцсон. Одоо жишээ нь би ярьж байгаа. Монгол улсын иргэд төрийн хэрэгт оролцохдоо шууд ус хоёр хэлбэрээр оролцдог. Шууд ус хэлбэр нь сонгуул байгаа. Шууд хэлбэр нь бол ерөөсөө ийм үйл ажиллагаанд шаардлага юм уу, дэмжлэг юм уу, одоо тийм ээ иргэдийн хурлуудаараа юм уу дамжиж оролцож байгаа хэрэгтэй. За мөн бүлэг хэсгээрээ юм уу, ингээд иргэний нийгэм байгууллагуудаар дамжиж бас энэ асуудлуудаа дамжих хэрэгтэй.
Тэгээд төр нь энэ иргэн буюу иргэний нийгэм байгууллагаас орж ирсэн асуудлуудыг маш сонор соргыг хүлээж авч өөрийнхөө хууль тогтоомж, өөрийнхөө өдөр тутмын үйл ажиллагаа цааш стратегийн бодлоготой тусалж явах хэрэгтэй. Шуурхай тусалж явах хэрэгтэй. Энийг судлаад, албажуулаад ингэж тусалж явах хэрэгтэй. Гэтэл энэс ангид өнөөдөр иргэнийхээ үгийг сонсдоггүй төртэй болсон. Тэгэхээр 92 оноос хойш энэ үндсэн хуулийн соёлын гэрэлтийг хийгээгүй учир нь юу вэ гэхээр өнөөдөр сонгогдож аваад ардчлан дөрвөн хэлбэртэйгээ сонгогдож аваад ард түмний их мэдлийг өөртөө төвлөрүүлээд засаг бие засаг гэж төвлөрүүлж аваад ард түмнийг юу ч мэдхгүйгээр налиндуулаад одоо бүх үйл ажиллагаа хийж байгаа энэ хамгийн одоо ностой ийм асуудал гол одоо ганц үгээр хэлэх юм бол ийм л гол аюул зандыг бидэнд учруулж байгаа. Тэгэхээр бас үндсэн хуулинд өөрчлөлтийг бас оруулж өгөх нь зүйтэй гэж харж байна. Үгүй. Тэгэхээр бидэрт одоо энэ үндсэн хуулийг өөрчлөх асуудлыг маш олон хүмүүс тавьдаг. Маш олон намууд тавьж байгаа, судлаач эрдэмтэд тавьж байгаа. Гэхдээ бид эдүүсийг одоо нэлээд тийм гинэн байдлаар хандж байна гэж үзэж байгаа. Одоо жишээ нь би бол Чингис Монгол төрийн бас байгууллагын тэр хүн. За тэгвэл энэ яагаад одоо өөрчлөх ёстой гэдэг асуудал тавьж байна гэхээр нааштай өөрчлөлтүүдийн асуудлыг нэлээд тавьдаг хүмүүс бий. Одоо жишээ нь ардын их хуралтай болоё гэдэг юм уу? Улсын их хурлын дотор хоёр шаталтай болоё гэдэг юм уу тийм? Ийм асуудал байгаа. Энэ бол зөв. Энийг тавьж болно дэвшилтэй хэлбэр. Тэгээ ард түмнээс тэр дээд тамхиныг өрдүүлэх гэдэг юм уу энэ. За энэ бол дэвшилтэй хэлбэр. Гэхдээ өнөөдрийн энэ олигархууд биднүүсийн оруулсан санал тавьж байгаа шаардлагыг сонсоогүй 27 жилийн турш сонсоогүй. Сонсоогүй явж байгаа дордуусан 7 өөрчлөлтийг хийсэн байж байгаа. Сонсоогүй явж байгаа үндсэн хуулинд дураараа гаргахад өнөөдөр улсын их хурл засгийн газар эдийн засгийн эрх мэдлийг авдаг гүйцэтгэдэг энэ байгууллага хольж утгаад тэгээ энэ эрх мэдлийг дураараа хэрэгжүүлж байгаа энэ мафийн бүлэглэл маань үндсэн хуулинд дордуусан 7 өөрчлөлтийг хийж чадсан. За ингэж чадж байгаа улсад өнөөдөр үндсэн хууль өөрчлөе гэдэг талбайд дордуусан 7 заалтаа өөрчлөөгүй байгаа юм чинь. Тийм ээ? Тэргээ эхлээд өөрчлөх ёстой ш. Тэгтэл тэргээ хүчингү болгож чадаагүй улсууд чинь өөрчлөе гэдэг талбайд яг өөрт ачтай заалтуудыг хийгээд хувирж болох юм боломжтой. Энэ бол бидэрт одоо итгэл байхгүй гэж үзэж байгаа. Итгэх тийм үндэс байхгүй. Хэрэг болохоор бол бид төрд итгэхгүй гэдэг асуудлаар санал асуулга явуулах хэрэгтэй. Энэ төрөөр өөрчлөх гэж байгаа бол энэ их хурлаар өөрчлөх гэж байгаа бол бид итгэл үзүүлэхгүй гэдэг асуудлаар санал асуулга явуулж ийж одоо энийг шийдэх ёстой бол та. Тийм. Тэгэхээр энэ үндсэн хуулийг өөрчлөх асуудал өнөөдрийн чухал тулгымцсан асуудал биш. Яг өөрчлөлтөөр өрөх гээд ярих гэдэг юм бол эхлээд тэр дордуусан 7 өөрчлөлтөө хамгийн дөрөв хүчингү болох хэрэгтэй. Ягаад гэхээр энэ бол ард түмнээс ерөөсөө асуугаагүй, ард түмнээс хилцүүлээгүй, нууцаар хулгайгаар хийчихсэн өөрчлөлт. Тийм учраас энийг бол бид нар хүчингү нэр нь хүртэл дордуусан 7. Тийм учраас ард түмэн энийг хилцээг учраас ард түмэн бол хүчингү гэж үзэх ёстой. Бүрэн үндэстэй. Тэгэхээр энд бол үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг өнөөдөр бид нар хоошин тавих хэрэгтэй. Өнөөдөр улс оронд хамгийн түрүүнд бид нар одоо үндсийн аюулгүй байдал санал учруулж байгаа энэ асуудал маань эдийн засгийн аюулгүй байдал төдийгүй гадаад бодлогод бидэрт одоо аюул санал учруулах бүрэн үндэстэй болсон байна. Энийн нэг нь болохоор олон улсын валютын сангийн иргэшэл бид нар орж байгаа. Тийм. Эдийн засгийн эрх мэдлийг бид нар шууд одоо тэдэд алдаж тавьж өгч байгаа. За энэгээр бидэрт одоо нэг талаараа бол одоо яг санхүүгийн хяналт шалгалтанд орж нааштай тийм одоо үр дүн гарч байгаа мэт харагдж байгаа боловч тийм ээ. Одоо жишээ нь банкнд хадгаламжтай хүнээс татвар хаана гэдэг ихлүүл хүн банкнд хадгаламж хийх үү? Монгол улсын банкнууд дампуурч байгаа үстэй тийм ээ. Монгол улсын банк дампуурах асуудал гараад ирвэл тэнд яах вэ? Дэлхийн нөгөө банкнаас чинь гадаадын улс орнуудаас өшөө өөрийнхөө банкуд оруулсан тохиол ороод ирнэ. За инхээр бид банкныхаа их мэдлийг алдах гэдэг юм уу тийм. Гэх мэт ингээд маш олон тийм цэрэг үр дагаврууд бидэрт үүсэх боломж байж байгаа. Тэгэхээр ийм байдлаар бид нар өөрсдөө тусгаар тогтнолыг алдаж гадны гарт оруулж хэлж байна гэсэн нэг. За хоёрдугаар түүхээр оюутлогын гэрээний одоо хийгдсэн үндсэл эхний тавьсан тэр энэс өмнө хийгдсэн тэр баяртгаа хэн баяр цогц сайхан бэлэг энэ хийсэн байгаа шүү дээ тийм ээ. Гараа зурж хийсэн баг. Тэгэхээр тэднүүсийг зурулж хийлгэхийн тулд эхлээд урд нь бүлэг ажилласан байж. Тэгээд тэр бүлэг одоо баярыг ерөнхий сайд болгож байгаа гарын өсөлт дууссан байгаа шүү дээ. Тийм ээ. Ингээд одоо бүх асуудлуудыг хийлгэж байгаа. За тэгээд тэр яасан гэхээр за хоёлаа үзэгч авч. За түрүүн бас нэг үзэгч авч чадаг. Байна уу? Байна уу? За байна орим төргийтэй холбогдсон байна. Энэ шууд уусах мөн үү? Мөн байна таныг сонсож ин лаад хэлвэз. Энэ офшор дамтангуудын асуулаар ярьж би санал нэгтэй байна. Өдөр орноосоо ярьж тэгээд энэ яагаад хасаж болдгоо манайх хятад тэр хятадтай сайн
өшөө хайцаатаа 2 өшөө дээрээс тэцэд уусаа тэр 58 дэлхийн 58 орнод тэр офшор даасгуудыг асар дээшин цаас үйл доогсон насаар махад яа нөгөөдийнхээс манайх яагаад энэ офшор даасгууд төр бариад төрөө их мэдээд онцгой суугаад байдаг юм бэ? Энэ үнийг яагаад хасаж явж болтгоо тэр олон улсын баялагчдын сангаас мөнгө зээлэхэд Монгол орныг хөдөлтөд явж байхад энэ офшор даасгууд яасан санжин баяр суулталгууд офшор даасгуудын тэр эд материалын төрөөс төрсөн тэр өмтгүүдийг өмчрөнгийн хурааж эднүүдийн энэ өрсөлдөөс төлөвлөх шаардлагатай байна гэдэг ийм л санал байна л да надад. За тэгэхээр бас энэ офшортын эсрэг ард түмний онц төр зөвлөлийнхэн бас ингээд та бүхэндээ мэдээллийг хүргээд байж байгаа. Тэгээд офшортын эсрэг бас улсын хурлд бас тулгын шаардах хүргүүлсэн байгаа юм. Би одоо өндөр настай хүн байна. Бүр бачуу ороод хичнээн залгаад авдгүй юм энэ уусаа савлаа одоо. Яг нам холбогчонд өгсөнд баярлалаа. Тэгээд энэ офшор банкууд ард түмэн одоо тэмцэх болсон. Энэ төрөөс төрсөн тэр үндэнгууд энэ яадгүй юм бол энэ хурлын цаашийн засгийн газрыг бодоход өөр асуудал байхгүй. За баярлалаа танд холбогдсонд. За тэгэхээр энэ настай хүмүүс маань одоо бас санаа тавьж улс орногоо төлөө санаа тавьж явж байна. Тэгэхээр энэ Монгол улсын иргэн болгон санаа тавих асуудал. Би энэ одоо өгшөнд одоо бид залуучууд асууж явах хэрэгтэй асуудал. Гэтэл өгчүүд асууж байна. Солонгост одоо ингэж хэлсэн. Тэр олон өдрийн одоо жагсаал цуглаан хийхэд оюутан залуугаас уурлаж асуусан. Та одоо яагаад энд жагсаж байгаа юм бэ гэдэг залуугаас асууад. Бидний өнөөдөр олж авсан энэ ардчлалыг баталгаатай болгохын тулд бидний өвгдөөс аав ээж маань маш тэмцсэн. Тэр тэмцлийг бид нар одоо хүндэж энэ тэмцлийнхаа үр дүнг бид нар хадгалах ёстой гэж үзээд тэр өвгдөөсийнхээ өмнөөс аав ээжнэрийнхээ өмнөөс ахмадуудынхаа өмнөөс бид нар жагсаж байгаа юм гэж. Өмнөөс нь жагсаж байгаа юм гэж. Тэгэхээр өнөөдөр бид нар бол ахмадууд маань үр хөвгтүүдтэй үлдээх асуудлыг яриад байна. Хөрхийн саяны одоо хүн тийм утгасанаа ярьж шít. Тэгэхээр одоо бид нар ахмадууд нь өр хожих төлөө залуучууд нь ахмад үеийнхэн олж ирсэн одоо энэ чинь зөвхөн одоо энэ Монгол улсын зөвхөн өнөөдрийн одоо 27 жилийн асуудал биш шүү дээ. Тийм. Өвөг дээдсээрээ бид нар тэмцээ дэлхийд үнцнээ баталгаажуулсан, дэлхийд мундаг төрийн бодлоготой дэлхийд ахныг авчирсан юм бодлоготой улс байхгүй. Тэгэхээр ийм бодлоготой улс орн чинь өнөөдрийн нэг хэдхэн офшортээс болоод улс орныхоо аюулгүй байдал тусаар тогтнолд аюулсанд очилж болохгүй баймир шүү дээ. За хоёлаа бас энэ үзэгч байна. Байна уу? Байна уу? За Арам төргөдөө холбогдсон байна. За Арам. Таныг сонсож байна. За Арам төргөдөө холбогдсон байна. За та зургийнхаа дууг сулдгаж байгаад утсаараа надтай холбогдорой бид хоёртой. Энэ хотхойгоос одоо бүхний дээр хэмжмээр байх юм уу? Энэ хот төлтөөгүй аимсангүй. Энэ татото ирээсаарахгүй юм уу? Энэ гэсээр тогтоохийн очихгүй байхгүй. Энэ татото аюулгүй гэдэг янз бүрийн хөдөлгөөнд ирээсаарахгүй. Бүгдээрээ Монгол баймар юм бүгдээрээ хэдэд очоогүй баймар юм ата. Энэ бүхний чинь хамруулах хэрэгтэй байна уу? Энэ цуглаан янз бүрийн нэгэн газуучуудыг одоо яаж юм бит юм мөрөлт юм яаж оруулж юм бэ? Дандаа энэ ярьдгаа одоо дандаа хөгжтүүн байх юм биш үү? Бэкэн жигсаа цуглаан гэрн бүхний дэвгүүр хот хөдөөгүй нормоор байна. Өдөөнийхэн гэсэн хөдөөд аймгийн гэсэн аймагтаа сумдаа жигсаа цуглаан хийгээд энэ хулгайчингуудаас одоо төрөө садгаж авах хэрэгтэй биш үү? Тэр өмнөр хийснэ хүн аллаа хийснэ хүн буудлаа. Тэр үед орсоосоо одоо хашигттай юм уу яа? Тэр үед хүн антон буудаад царгийн мохот юм уу? Тэр ордог хүн байхгүй надад. Уцсээ
манайх том ярьж уусууд байдаг. Өөрөөс юм байхгүй шүү дээ. Тэгээд амжилт хүсье. За баярлалаа та бас Тэвэрээ дэмжиж. та бас үйлдэлээрээ бас хамтдаа байгаарай. Тосмоор байна. Та ч хол болохоор болохгүй. За баярлалаа танд холбогдсонд. За энэ хүний ярьж байгаатай санал нэг байна. Тэгэхээр хятад бусад орн нэгэд арга хэмжээ аваад тэг манай хаяац юм бэ гэдэг асуулт яриад байна. Тэгэхээр энэ бусад орнууд ч гэсэн орнууд ч муу ч гэсэн ямар ч дэглэмтэй байсан ард түмний санаа зорилгыг нэгтгэсэн төр гэдгээ өөрөө мэдж байгаа. Тэрийгэ хөлөмжлүүлсэн. Тэрнийхээ төлөө ажилтг төрүүд байхгүй. Тий. Оросч бай. Оросч бай, хятадч бай, одоо солонгосч бай. Ингээд өрмөнч бай. Тий. Тэгтэл манай төр тэгж өгөхгүй. Манай төр тэгж. Өөрөөр ард түмний төр биш юм шиг. Асуудал хандж шít. Чивжмээг байна гэж. Нэгдүгээр. Хоёрдугаар юу гэхээр 7 сарын 1 шиг үйл явдал болгоод хүмүүсийг айлгцсан гэдэг. Тэгэхээр тийм явдал бол байх ёсгүй. Хэрвээ 7 сарын 1 шиг үйл явдал болсон бол энд хариуцлага тооцох ёстой асуудлыг одоо хүртэл яриаг байж байгаа. Зөвхөн хэдэн цагдаагийн дараа нь тушаал авсан дараа нь арга хэмжээ авахулчаад жинхэнэ тушаал өгсөн энэ хэргийн эзэдүүд чинь алга болсон байж байгаа шүү дээ. Ямар хинээс гаралтай ямар улаатай. Одоо ингэхгүй. Энэ бол ерөөсөө арга зам нь бас буруу байсан. Тий, арга зам буруу байсан. Тэгэхээр төр өөрөө санаачлаад энэ нөхдүүдэд арга хэмжээ авах тооцох хэрэгтэй. Энэ олон улсын бүх конвенц, бүх одоо хүнийхээ дугуйл одоо бүх асуудлууд бий. Төр нь өөрөө иргэнийхээ өмнө хариуцлага хүлээж авах хэрэгтэй. Хэрвээ иргэнийхээ тэр үг хэлэх, жагсаал цуглаан хийх, үйл одоо илэрхийлэх, их чөлөө, эрхийн хязгаарласан байх юм бол эсрэг арга хэмжээ авахулдаг юм ёстой. Төр нь өөрөө энэ бүх хууль тогтоомжууд байж байгаа манай хууль. Гэтэл биднээс хууль тогтоомжийг сурталчилж амьдрал болохоос илүү тэрнийг нуун дарагдуулаад ганцыг босод тэмтэж байгаа хүмүүсийн одоо эрчийн дарах үүднээс намд үлчиж жишээ сая тэр баян дөрөвчдөр болж байгаа үйл явдал бол ардс намд л үлчиж. Цагдаа бол ерөөсөө намд үлчих ёсгүй байгуулга. Тэр байгуулга бол одоо ардс намын одоо тэр хууль шүүхэд асуудал нь явж байгаа. Тэн дээр хуулийн ямал дүгнэлт гаргав гэдгийг цагдаагийн байгуулга өөрөө үзэж харж үз асуудалд оролцох хэрэгтэй. Хэрвээ оролцохоор бол тэгтэл тэгэлгүйгээр шууд нэг намын одоо иршгээр нөгөө намайгаа бомжилж байгаа шít. За энэ үзэгчийг авчихсан. Оо за. За тэгэхээр нэвтрүүлэг маань бас 19 цаг хүртэл уулна үргэлжлэх ёстой. Тэгээд за энэ үзэгчийг авчих. Байна уу? За зурагчныхаа дууг хааж байгаа бидэнтэй холбогдорой. Байна уу? Байна таныг сонсож чинь та холбогдсон байна? Байна таныг сонсож чинь холбогдсон байна. Зурагчныхаа дууг хаагаарай. Үгүй ошигчтэй өөрхөсөө яриад штэ. Байна таныг сонсож чинь. Тэг бичээр яриа машины өөрхнөөс ярьж байгаа штэ энэ хоёр. Үгүй юу? Байна. Та зурагчныхаа дууг хаахгүй бол давхардаж сонсогдоод байгаа. Та шууд ярьж болно. Сонсож чинь. Сонсож байна. За би хандаа. За шууд яар. За. Энэ офшорчдын эсрэг тэмцэж байгаа энэ эсрэг усуд бол жинхэнэ их орончд нөө. Жинхэнэ их орончд. Та нарын дэмжих усуд их орон бас биш шүү. Жишээ нь Бадзандан, Жавхлан, Нямдорч гэх мэт. Тэгээд ардтан шудраг ардтан бол та нарын талд шүү. Та нар бол маш чухал байна хийж эдгээр офшорчдын нөгөө олигархчсан төрийн энэ одоо ихэд бичвэдэ. Тийм учраас та нар баярлах юм аа. Би дахнаас ярьж энэ насны зэрэг очрох юм байна. За тэр очроо танд баярлалаа. Тэгэхээр яг жинч нэг дээрээ гэж бас уриалж чинь тий. Тий одоо бид жинхэнэ их орончид болцоод одоо яриад байгаа юм биш. Бид бол эх орныхоо төлөө иргэн таны адил үндсэн хуулийн 17 дугаар зүйл дээр байж байгаа. Монгол улсын иргэний үүрэг гэдэг. Тэгэхээр энэ үүргээ бид нар биелүүлж байгаа. Нэгдүгээр, хоёрдугаарт бид нар энэ үүргээ бас бусдыг биелүүлэхийг бид бас сайн жигээр уриалж одоо өөрөө хэлбэл би энэ иршгээ эдлээч, эрхчлөөгөө эдлээч, иргэний хайрхийг эдлээч гэж ингэж бас уриалж байгаа. Энэ бол миний үүрэг бас ирэх. Тэгэхээр эх оронч эрх үүрэг гэдэг нь Монгол улсын иргэний үнэлж авсан Монгол улсын иргэн бүрт одоо байх ёстой асуудал 16 наснаас дээш. Тий. За тэгэхээр энд бид нар улсын их хурлд үнэхээр биднээсийг дэмжиж байгаа хүмүүс бас байна. За өнөөдрийн байдлаар зүгээр
бид нар ингээд вакцаа ингээд бас ингээд яг ингээд санал юм нэг үзэхэд нэг 15 гишүүн бол ямар ч байсан байна. Тийм эдгээр бол одоо илэрхийлсэн байна. Тийм тэгээд цаана одоо тийм цаана бид нар бас заримтай нь одоо хайж чадаагүй байна. За ингээд 15 гишүүн гэдэг чинь үндсэндээ 26 гишүүний одоо цаана 9 гишүүн үлж байна гэсэн үг. Миний одоо юу 11 гишүүн үлж байна гэсэн үг. Миний тоогоор бол тийм ээ. Ямар нэг одоо шийдвэр гаргахад нөлөөлөх тийм. Тэгэхээр ийм гишүүд байгаа бах уу? Тэгэхээр энэ гишүүд маань даваа өмнө одоо бидэртээ энэ их хурлыг нээгдэх үед их хурлаараа энэ асуудлыг авч хэлчих юм уу? Энэ ээлжид түрүүн Ардс намын одоо 5 гишүүн энэ асуудлыг бас илэрхийлж тавьсан байж байгаа. За энэ дээр нэмэгдээд улсын их хурлын гишүүд өөрсдөө үзэл бодол юм аа бас илэрхийлэх байх. За илэрхийлсэн гишүүдийн хувьд бол одоо бас байж байгаа тэр гишүүн байгаа, Бацаандан гишүүн байгаа, тийм ээ. Бид нөгөө хэн байгаа? Өнөө шодрог үйлчлэний дарга байсан. Тий. Ингээд амар сайхан гэдэг. Эдгээр байж байгаа. Тэгэхээр ийм гишүүдийг бид нар одоо дэмжиж байгаа. Хамтж ажиллана гэж одоо найдаж байгаа. За бас үзэгчтэй маань бас залгасаар байна уу? За байна уу? Оройн төргий та холбогдсон байна шууд утсанд. Асуултаас өгсөн. За болно. За яри. Байна уу? Байна таныг сонсож байна. Шууд яриарай. Байна алгадуу. Байна таныг сонсож байна шууд яриад яваарай. За энэ сайхан юу ярьж байгаа юм бэ? Ярих уу? Яри сонсож байна. Утасныхаа зургийнхаа дуу байна. Байна уу? Байна сонсож байна. Би юу утас болж байна. Зөв юу ярьж байна? Нэг дэмжшээ одоо нэг энэ таавар таньнаа манай хөшгөлийн манай 10 жил ангийн хүүхэд байгаа. За сонсож байна. Нэг юм байна. За. Аваад инсан их гоё сайхан фаштай явж байгаа юм байна. Хооштой сайхан яваараа. Байгуулчдыг их олон юм орж ирэн шүү. Самаа яах гэж. Тарах гэж юм уу яах гэж юм. Тэгээд дэмжиж байна. Одоо 34-ийг жагсаалтай гэдэг үү? Тий. 3 сарын 31-нд. Одоо засгийн газар тэр хүртэл бас хугацаа олгож байгаа шүү. Тий, хугацаа олгож байгаа. Бид нар маш төвшөлтэй хандж байгаа. За, энд иргэн бүрийн оролцоо бас маш чухал байгаа тийм. За, баярлалаа танд холбогдсон. За, ингээд өгсөн гэдэг юм чинь. За, баярлалаа. За, тэгэхээр соёлоод бас мессеж ирсэн байна. 8892 61 63 офшорчдоос мөнгийг нь хурааж авч болдоггүй юм уу? Нэг офшорчны мөнгө нэг Монголын үрийг дарах байх та гэсэн байна бас. За офшортоос мөнгөний хурааж авах ажлыг бол төр хийх ёстой. Хэрэг би эрх мэдэлтэй бол би одоо хийчмээр. Би өнөөдөр тушаалаа гаргаад цагдаагийн дарга байсан бол хийгээл прокурор байсан бол хийгээл ингээл явна. Тийм авилгатай дээ. Тэрийг хийх гээл ингээл шаардлага хөрвүүлж байгаа. Тэгэхээр би өөрөө эрх мэдэлгүй учраас хийх ёстой тэр бидний төлөө ажиллах ёстой тийм байгууллагууд хуулиар заагдсан үүргүүд нь тийм байж байгаа. Тэр байгууллагуудаар бид нар хийх ёстой. Тэгээ энэ байгууллагууд яагаад хийж өгөхгүй вэ, ажиллаж өгөхгүй вэ гэдгийг бид нар шаардж байгаа. Тэгэхээр түрүүн тэр анги маань өгөхөд бас ярьж байгаа шиг байна. Тэгэхээр энэ бол биднээсийн одоо энэ тэмцэл маань 50 замын төрөө одоо тийм ээ одоо Солонгос урмынд болж байгаа энэ 50 замын жагсаал цуглаан юм байгаа. Нийт ард түмэндээ бид нар нийт ард түмнэрээ төрөө одоо шахаж шаардж байгаа л хэлбэр 50 замын тэмцэл. Энд ямар нэгэн тийм ээ одоо тэмцэл юмд урайдсан дуудсан тийм бол байхгүй. Эмэгтэй браагүй байдал олон нийтийн янз бүрийн тийм ээ дуудсан байхгүй. Тэгэхээр бүх нийтээрээ өөрсдөө оролцож байж, иргэн болгон оролцож байж бид хүчээ харуулнаа. Тэрнээс одоо над ямар аяр занал учрах намайг нэг дуурч байгааг нь цааш нь болох асуудал бол өөр асуудал. Тэгээд сонирхч л байгаа мөнгөтэй, эрх мэдэлтэй ийм усуд. Гэхдээ ард түмэн та нар байж байгаа нөхцөл, та нар оролцож байгаа нөхцөл, тэр талбай дээр хөлөөрөө яваад ирсэн ийм нөхцөл илэрүүл чадахгүй маа. Тийм энийг л одоо бид иргэн бүрийн оролцоо маш чухал энэ асуудал. За энэ үзэгчийг нэг авчих. Байна уу? За байна уу? Сонсож чинь таныг. Байна таныг сонсож чинь шууд нэвтрүүлэгт. Байна уу? Байна. Байна. Байна таныг сонсож чинь шууд яриад яваарай. За хөдөө орно гэх юм. Ярьж байна. Одоо цаг нь болсон. Одоо Монголын ард түмэн ингэж одоо суудаг цаг бишээ. Одоо нөхөд минь монголчууд минь дэлхийн ертөнцийн тэр одоо цаг үе үйл явдлыг одоо их ажиглаж байна. Ялангуяа сая одоо тэр Солонгост болсон одоо тэр ажиллагаа. Тэгэхээр Солонгосын тэр ерөнхийлөгчөөс илүү
асар их баялагийг гадаад руу зарж одоо энэ 20 жилийн дотор одоо хамтдаггүй одоо баяжсан энэ хууч ёсыг зөрчиж байгаа энэ олигархууд одоо бүр ард түмний эзэн хаан болчихсон. Одоо бүр одоо уг суур одоо доор хошног долоод юмнууд өгсөн доод авах шалтгаан гэсэн. Энэ сая энэ хүн буруу бас нэг зүйлтэй буруу хэлж байна. Ерөөсөө одоо 50 жагсаалаараа явна. Ард түмэн өөрөө засгаа авна. Эднэрээр энэ офшорчдоор офшорчдыг шүүлэгдэх шүү дээ. Лоохын чи философи. Ард түмэн засгийн эрхийг шууд аваад ерөөсөө 50 замаараа аваад одоо тэгээд энэ офшорчдыг одоо шууд шүү. Манай холбоо одоо эрхлэх маш боломжтой байна. Яг зөв хоёр том гүрний дунд байдаг. Хоёр том гүрэнтэй бол олон жилийн уламжлалт харилцаатай. Хоёр том гүрэнтэй бол хэлчихдээ дотоод асуудлаа шийдэж байна. Өөрийн байхгүй тэгэл ерөөсөө өөр Монгол хэлж одоо эдгээр одоо цаг нь болсон маш зүг бай. Зөв санаа зориг харах. Одоо энэ залуучууд одоо дэмжих хэрэгтэй. Одоо ингээд явал одоо бид энэ дээр одоо тэр оюун толгойн одоо артаа авах хэрэгтэй арсан. Оюун толгой тэр баяр нөхөр одоо тэр баяртай бидний бүлэглэл одоо тэр үнэгүй өгсөн учраас ард түмэн их дөрөс босцоор өдөрч. Дэлхийн хэмжээний ордыг зүгээр хэдэнгүй худалдаад авсан байхад ингээд байж байгаа ард түмэн байх уу? Ийм одоо ийм учраас одоо бүр анхаарал хэрэгтэй юм. Бүр замбраагууд хэлсэн нь бол одоо тамд болох дэлхийн нэг номер идэж шүү дээ. Юу гэсэн. Одоо ард түмэн болох хэрэгтэй. За баярлалаа танд холбогдсон. Маш зүг. Та болсон иргэн бүрийн оролцоо чухал шүү гэж хэлмээр байна. Тэгэхээр энэ 50 замын гэдэг дээр бас зөв санал өөрөө зөв ярьж байна л да. Гэхдээ 50 замаар засгийн эрхийг ард түмэн авдаг арга бол ерөөсөө сонгуулийн арга байна. Дэлхийн нийтээр. Тэгэхээр бид нар сонгуулийн асуудлыг энэ улсын их хурлын гишүүд өөрсдөө энэ асуудлаа гаргаж тавихгүй би түрүүн одоо ярин дээр нэлээд дэлгэрэнгүй дурдсан. Улсын их хурл одоо энэ асуудлаа өөрсдөө ээлжид босруулаараа тавих хэрэгтэй. Тэгээ 26 гишүүний асуудал би ярьсан. За энийгээ тавих хэрэгтэй. Ерөнхийлөгч бас энэ дээр өөрийнхөө одоо байр суурийг тодорхой илэрхийлж тавих хэрэгтэй, орох хэрэгтэй. Тэгэхээр эднээс хийхгүй бол бид шахаад өгөө. Солонгос шиг яагаад талбай дээр бүгдээрээ гарч болдгоо юм. Яагаад одоо 50 аргаар эднээс шахаж болдгоо юм. Маш олон ард түмнээс бол эдгээр айн. Зүгээр цөөхөн одоо энд нэг биднээсийг тоосон нэг 5-10 мянган хүн цуглах юм бол энэ наадуулчаа яахгүй. Тэгэхээр тэр энэ дээр олноороо 50 мянга, 60 мянга, 100 мянга, 200 мянга одоо 500 мянга хэдэн хүн байд идэ. Ингэж агсах юм бол төр бол одоо үндсэндээ бид жижигхэн байна гэдгээ үнэхээр мэдэрнэ. Зүрх одоо салгана. Тэгэхээр тэр дотор байж байгаа тэр яриад байгаа шудраг гишүүд маань энэ асуудлыг одоо тавих юм бүрэн үндэстэй боломжтой. Тэгэхээр энийг ээлжид босруулаараа хэлцээд офшорчтойгоо тэмцээд эхлүүл сайн. Хэрвээ тэмцэж өгөхгүй бол бид нар яах вэ гэхээр мөн одоо тийм ээ их хурлыг одоо тараах хүртэл арга хэмжээ авч бол бүр эцэс шүү дээ тийм. Тэгэхээр хамгийн нэгдүгээр бол тэрнээс наалах бүх механизмуудыг бид ашиглах юм боломжтой. За тэгэхээр бас нэвтрүүлгийн цаг бас дууссан байна үзэгчтэй. Тэгэхээр бас дараагийн дугаараар үзэгч та бүхэн маргааш бас 18-аас 19 цагийн хооронд бас холбогдож дуу хоолойгоо үзэл бодлоо илэрхийлж асуултуудыг асуух боломжтой байгаа шүү үзэгчтэй. Тэгэхээр офшорчдын эсрэг ард түмний онц төр зөвлөлийн гишүүд маань бас үзэг иргэдэд ард түмдээ бас мэдээллүүдийг өгөх зорилготойгоор манай Түмний телевизээр ингэж орж байна. Түмний телевиз бас энэ офшорчдын эсрэг бас манай телевизээс дэмжиж ажиллаж байна. Тэгээд дараагийн дугаараар эргээд уулзъя үзэгчтэй. Баяртай.